Сайн байцгаана уу? Racing Gentleman podcast-ийн анхаа байна. Сайн байцгаана уу? Ишгэ байна. За, өнөөдрийн дугаараас маань эхлээд бид хоёр нэгэн хамтрагчтай хамт хийхээр болцсон байгаа. Түүний маань нэр бол Урангой. Тэгээд Урангой маань өөрийгөө товч танилцуулна гэж бодож байна. За, бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Урангой гэдэг. Би 2 хүүхдийн ээж байна. Өнөөдрөөс эхлээд Racing Gentleman podcast-тай хамтарч хийх болсондоо маш их баяртай байна. Манай том маань болохоор охин байгаа. Манай охин маань одоо 6 нас хүрнэ энэ жил. Хүү маань болохоор 3 настай. Ийм 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Хүртээгөө ингээд дөрүлээ амьдардаг байгаа. Өнөөдөр болохоор гэртээ суудаг ээжүүдийн сэтгэл зүй буюу төрсний дараа эмэгтэйчүүд хэрхэн төрхөөс өмнөх байдалтайгаа харьцуулах юм бол хэрхэн өөрчлөгддөг, бас юуг даван туулдаг, сэтгэл зүйн хэрхэн яаж өөрчлөгддөг талаар ярилцахаар бэлтгэсэн байгаа. За, эмэгтэй хүн ерөнхийдөө эмэгтэй хүн болгон ээж болдог тий. Ээж болохын тулд болохоор 3 чухал үе шатыг амьдралдаа даван туулдаг юм байна. Нэгдүгээрт нь болохоор ураг тээх явц буюу жирэмслэлтийн үе, хоёрдугаарт нь төрөлтийн үе, гуравдугаарт нь болохоор төрсний дараах үе гэж 3 чухал үе шатыг даван туулдаг юм байна. За, төрсний дараа болохоор эмэгтэйчүүдийн даавар буюу одоо эстроген болон прогестероны ялгарал эрс багасдаг. Тэгээд энэ нь болохоор хүний сэтгэл санааг өөдрөг, цоглог болгодог серотонин буюу бидний хүмүүсийн хэлж заншснаар аз жаргалын гормон гэдэг зүйлийг болон мэдрэлийн эс дамжуулагч ийм бас нэгэн даавар байдаг. Тэгэхээр даавруудын хэмжээ эрс буурахад нөлөөлдөг юм байна. Тэгснээрээ эсэргээрээ болохоор хүхэнд сүү оруулдаг шинэ даавар ялгарч эхэлдэг. Тэгээд серотонин гэдэг энэхүү аз жаргалын гормон маань дутагдах үед болохоор ямар шинж тэмдгүүд илэрдэг гэхээр ихэвчлэн маш сэтгэл санааны хувьд дүнсгэр, төвшөөртэй, айдастай болон хоолны дуршилгүй болдог. Нөгөө талаараа бас маш их хоолны дуршилтай болдог. Тэгээд ой тогтоолт муудах буюу энэ үеийг төрсний дараа эмэгтэйчүүд маш их мартамхай болдог гэж ярьдаг тий. Альва нэгэн зүйлийг маш хит сүржингээр хүлээж авдаг тийм байдалтай болдог юм байна. Төрсний дараах ээжүүдийн сэтгэл зүй болохоор baby blues буюу одоо монголоор болохоор сэтгэл хямрал, postpartum depression гэж хоёр ангилдаг. Postpartum depression болохоор сэтгэлийн одоо сэтгэл зүйн гутралыг хэлж байгаа. За, ингэж хоёр ангилдаг байна. Тэгвэл baby blues нь болохоор яадаг вэ гэхээр сэтгэл хямрал гэж нэрлэгдээд байгаа. Энэ маань сэтгэл санаанд тавгүйдэх, ойр дотныхон гэр бүлийнхэндээ эсвэл нөхөр хүүхэдтэй илүү их уурлаж бохимдох тийм байдлууд ажиглагддаг. Ихэвчлэн энэ baby blues нь болохоор төрсний дараах 2-3 хоногт илрээд 7-14 хоногийн дараа ямар нэгэн эмчилгээ шаардлагахгүйгээр эргээд хэвэн байдалд ордог байна. Энэ нь болохоор сэтгэл хямрал гэж нэрлэгдээд байгаа тийм. Тэгээ шалтгаангүйгээр уйлах, уурлах, хоол идмээргүй санагдах, тэгээ нойргууд орох гэмтэлэн шинж тэмдгүүд илэрдэг юм байна. Тэгвэл хоёрдугаарт нь нөгөө нь болохоор postpartum depression буюу сэтгэл зүйн гутрал, сэтгэлийн гутрал гэж нэрлэгдээд байгаа. Зарим талаар болохоор монгол нэршил нь бүр солиорол, сэтгэл зүйн солиорол гэж бүртгэл нэрлэгддэг юм билээ. Тэгээд энэ нь болохоор өмнөх baby blues-ыг бодох юм бол илүү гүн, тэгээд үргэлжлэх хугацааны хувьд бас арай урт байдаг буюу төрсний дараах 1-7 хоногийн
дараанаас илэрч эхлээд 1 жилийн бүр 1 жил хүртэлх хугацаанд үүсч болдог зүйлийг хэлдэг юм байна. За үүсэх шалтгаан нь юу вэ гэхлээр түрүүн эхэнд хэлсэн дааврын өөрчлөлт, дааврын эрс, гууралт тэрнтэй холбоотой байдаг. За мөн хит их ядарсан байдлаас болдог. Амьдралын хэв маяг маш их хэв гэнэт өөрчлөгддөг төрсний дараа. Тэгээд мөн хүүхдийнхээ өмнө болон гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагын цар хүрээн нэмэгддгээс бас болж үүсч болдог бахан. Мөн нийгмээс тусгаарлагдсан мэт өөрт нь тухайн ээжэд санагддаг. Тэгээд мөн гадны нөлөө буюу одоо хүмүүсийн хэлж байгаа үг, зөвлөгөө, магадгүй шүүмжлэл гэх мэтчлээ эдгээр зүйлс нь болохоор энэ постпартум депрешн буюу сэтгэлийн гутралыг үүсгдэг шалтгаанууд нь бол тийм байна. За судлаачдын үзэж байгаагаар бол төрсний дараах сэтгэл гутралыг нийтдээ 42 орчим шинж тэмдгээр илэрдэг гэж үздсэн байгаа. 42 орчим шинж тэмдгийн болохоор 3 ангилж үзэж болж байгаа юм. Нэгдүгээрт нь сэтгэл санаанд гарах сэтгэл зүйн өөрчлөлт, хоёрдугаарт нь бие махбодод гардаг шинж тэмдгүүд, гуравт нь болохоор хүүхэд болон нөхөртөөгөө харилцах харилцаа гэж 3 ангилж болдог юм байна. За сэтгэл хямрал буюу baby blues гэдээ ярьсан. Тэрэн дээр болохоор нэг судалгаа хийхэд эмэгтэйчүүдийн нийт дийлэнх эмэгтэйчүүдийн 70-80% нь өртдөг юм байна л да. Сэтгэл хямралт нь болохоор энэ маань нөгөө арай богинохон хугацаанд үргэлжилдэг. Энэ зүйлд бол 70-80% нь өртдөг юм байна. Тэгээд Америкт хийгдсэн нэгэн судалгаагаар бол төрснөөс хойш 1 жилийн дотор 7 хүн тутмын нэг нь сэтгэл гутрал ордог гэсэн судалгаа байна. Монгол улсын хувьд болохоор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Өмнөд Калифорни их сургуулийн хамтран хийсэн 2015 онд хийсэн судалгаанд Монголд 11 хүн тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөгөө гэсэн судалгаа байгаа юм. Америкийн нэгдсэн улсад болохоор жилдээ 900 мянган эмэгтэйчүүд төрсний дараах хямралд ордог гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа байгаа. Тэгвэл Азийн орнуудад болохоор төрсний дараах сэтгэл гутралын түвшин 65% байдаг юм байна. За энэ судалгаануудыг сонсоод байхад миний олж авсан судалгаатай ч гэсэн ойролцоо юм байна. Миний олж авснаар бол эмэгтэйчүүдийн Германд хүүхэд гаргасны дараа сэтгэл гутрал бол ойролцоогоор 15% байдаг юм байна. Тэгээд шалтгаанууд нь бол бас л нийгмээсээ шалтгаалсан хамгийн гол шалтгаан бол гормон гэж хэлдэг юм билээ. Гормоны өөрчлөлтийн болсон шалтгаан. Тэгээд нийгмээсээ одоо нөхрийн тусламж байхгүй юм уу? Эсвэл гэрт нь эцэг эхийн тусламж, хин нэгний тусламж байхгүй тохиолдолд бас сэтгэлд гутралд орох магадлалтай болсон байдаг юм байна. Альсвал мөнгөний санхан үгийн асуудлаас болж төрсний дараах угаасаа тийм эмзэг байгаа үед бол тэр сэтгэл гутралд орох магадлал бол бас өндөр болж эхэлдэг юм байна. За урангой маань бол ерөнхийдөө онлын талаар бол маш дэлгэрэнгүй ярьж өглөө. Тиймээс бид 3 одоо өөрсдийнхөө хувийн зүгээс яаж төрсний дараа энэ сэтгэл гутралтай үеэ давсан бэ гэдгээ ярилцъя тийм ээ. За тэгвэл би яаж сэтгэл гутралтай одоо төрсний дараах үеэ тавч дурдъя л та. Миний төрөх үед бол
би анх одоо би олон жил оюутан байсан л та. 1 жил бэлтгэл курс, 4 жил бакалавр, тэгээд дахиад 3 жил мастер гэд бараг 8 жил бол би энэ Германд оюутан байсан. Тэгж байхдаа би маш их ачааллтай байсан л да. Одоо жишээлбэл өглөө 6 цагт намын санд очиад тэгэл 8 цагаас шууд хичээлдээ яваал тэгэл 2-3 цагаас хичээлээ тараад ажилдаа явдаг. 7 хоногийн дундуур болохоор зэрэг яг мэрэгжлийнхаа холбоотой ажил хийдэг байсан. Ажил болон дадлага хийдэг байсан. Тэгэл орой хичээлээсээ ажилласаа таарчаад гэртээ ирэл зарим үед бол амарч авахыг хичээдэг боловч тэгээд ерөнхийдөө айгүй их ачаал хичээл маань айгүй хүнд инженер эдийн засгийн хичээл байсан болохоор хүнд тэгээд хичээлийг хийж өнгөрөөгөө тиймэрхүү байдалтай ачаал өндөртөө тэгээ хагас бүтээсэнтэй ч гэсэн би бол ерөнхийдөө 2-3 ажил зэрэг хийдэг байсан болохоор хагас бүтээсэнтэй хүртэл ажиллаа хийдэг тэгээд хичээлээ хийдэг ер нь бол энэ оюутан байх 8 жил бол надад бол маш их ачаалтай надад өөртөө гаргах тийм цаг завгүй байсан л та. Тэгээ яг ингээд жирэмсэн болоод эхлээд яхтаа бол би магистрийнхаа ажлыг бичижээсэ. Тэгээд магистрийнхаа ажлыг бичиж дуусгачаад хүүхдээ гаргаж ирсэн. Тэгээд би одоо сургуулийнхаа дипломыг одоо өөртөө өвөрлчөөд тэгчээд хүүхдээ гаргахаас үе байсан болохоор зэрэг миний үед бол айгүй ад жаргалтай мөч байсан л та. Ад жаргалтай мөч ягаад гэвэл гів гэнэт би өөртөө гаргах цаг завтай болж эхэлсэн тийм ээ. Сургуулаа төгссөн. Тэгээд хүүхдээ харангаа гэртээ байдаг. Манай нөхөрч маань ч гэсэн сургуулаа төгсөөд ажилд орсон байсан үе байсан болохоор надад бол яг тийм санаа зовох зүйл байгаагүй. Тэгээд эхний үед бол яг төрсний дараа бол угаасаа хэцүү үе байдаг л та тийм ээ. Яг төрөх үедээ жишээлбэл би бол одоо мохор сүлний хугаралтай төрж ирсэн. Яг одоо юу яаж явах та айгу хүчтэй төрөлт болсон юм уу. Тэгээд ердөө сууж чаддгүй. Тэгээд хүндэрч чаддгүй гэл айгу хүндрэлтэй үед байсан л та. Гэхдээ ягаад ч миний тэр үед бол миний гормоны өөрчлөлт маань бол надад бол арай сайнаар нөлөөлөд надад бол арай ад жаргалтай байсан үе байсан. Би хүүгээ хараад баярлал явж исэн болохоор зэрэг ердөө өвчин зовлонгоо ердөө мэдрээгүй. Тэгээд хүүдэн тэгээд аль болох цаг гаргах тийм ээ. Тэгээд тэгээ би хамгийн гол нь олон жил ингэж өөртөө цаг гаргах боломжгүй ажиллаж хичээллэж явсан болохоор зэрэг гів гэнэт цаг гарч ирэнгүүт амар их motivated болсон. Одоо айгүй өөртөө зорилго тавьсан. За одоо би жишээлбэл англи хэлний холын зайны сургалтанд сууж эхлээл, жолооны курс суугаад одоо тэгснээ хүүхдтэй хувцас ойж эхлээд тэгснээ төгөлдөр хуур тоглож сурах гэж оролдоод тэгэл айгүй олон зүйлийг бол би бол туршиж үзчихсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө бол ихэнхдээ өөртөө айгүй их цаг гаргахыг хичээсэн. Гэвч хүүхдтэй хүн чинь бас хүүхдтэй баригдаад тийм олон зүйлийг бол яг ингэж төгс бол хийж чадаагүй л дээ. Заримыг бол ердөө орхигдуулаад сүүлдээ бол тэгэл орхигдуулсан л да. Тэгээд яг хүүхдтэй бол мэдээж хүүтэйгээ хамт би салхинд гарч тийм ээ хамтаа ном унших ч юм уу эсвэл тийм хүүтэйгээ хамт тэгээд хүүхдийн тийм дугууланд явах гэдэг ингээд ерөнхийдөө бол хүүтэйгээ бас айгүй их цагийг өнгөрөөж тийм тэр цаг хугацааг бол үр дүнтэй бол ашигласан анхны хүүхэд дээр. Тэгээд хоёр дахь хүү дээрээ гарахтаа бол бид хоёр чинь одоо хүүгээд том хүүгээ 5 жил болсны дараа бол хоёр дахь хүүгээ гаргасан тий. Одоо сая нодлон хоёр дахь хүү маань төрсөн. Тэрийг бол хоёр дахь хүүгээ гаргахтаа бол бас төлөвлөсөн байсан. Нөгөө одоо би бас хэдэн жил ажилтсан байсан үе байсан болохоор ингээд ажиллаж явахдаа миний мэдэрсэн юм юу вэ гэвэл өглөөнөөс аваад орой болтол ингээд ажиллаад тэгээд буцаад ирэхээр
хүүдээ те том хүүдээ би өртөө цаг гаргаж чадахгүй байна гэдгийг бол мэдэрсэн л те. Жишээлбэл хүүдээ би одоо дугууланд өгөх гэхээр зэрэг одоо тэр дугуул нь одоо хөгжмийн дугуул нь гэхэд өдрийн 3 цагаас эхэлдэг ч юм уу. Усан бассейн гэсэн чинь 2 цагаас эхэлдэг. Яг ингээд ажлын үеэр явагддаг. Тэгэхээр чин зэрэг хүүгээ өрдөө юм гоё янз бүрийн тийм дугууланд явуулах тийм боломжгүй байсан. Тэгэхээр яг ингээд одоо 2 дахь хүүхдээ гарахад бол надад тэгээ цаг гарцсан болохоор зэрэг би шууд хамгийн эхлээд хийсэн юм юу гэвэл том хүүдээ бол олон тийм дугууланд өгч эхэлсэн л дээ. Олон дугууланд өгч эхлээд тэр одоо өөртөө байгаа цагаа ашиглаж хүүдээ бол тийм янз бүрийн усан бассейны дугуулан, хөгжмийн дугуулан, тэгээл өдөр болгон шахуу номын сан орох юм уу те биеийн тамирын дугуулан гэдэг тийм олон дугууланд өгч эхэлсэн. Тэгээд ягаад гэвэл би одоо миний мэдж байгаа юм гэвэл ингэж л одоо энэ гэртээ байгаа энэ цаг мөчөө бол хүүдээ энэ цаг завыг л гаргахгүй бол одоо би дараа жилээс те буцаад ажилдаа орчих юм бол дахиад хүүд маань бол тийм боломж гарахгүй гэдгийг би мэдж байгаа болохоор одоо энэ энэ 2-3 жилийн одоо хүүхдүүдтэйгээ байгаа цаг мөчийг бол аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээж байгаа л да. Тэгээд одоо 2 дахь хүүг маань одоо баг хүүдээ бол хэтэрхий одоогор бол яг ингээд өөртөө зориулж цаг гаргаж чадахгүй байгаа ч гэсэн бол ингээд том хүүдээгээ хамтарч ингээд цаг гаргаж те салхинд хамт гаргах те том ахтай намд одоо тоглоуланга салхинд гарах эсвэл номын санд ороод ингээд том агаа номоо хараад сууж яхад нь тэгээд энэ тэнд мөлхүүлээд явуулах ч юм уу тийм ээ номнуудтай тэгж танилцуулах тийм маягаар л одоо баг хүүдээ бол цаг гаргаж байгаа юм уу да. За тиймэрхүү маягтай бол би бол өөрийнхөө төрсний дараа үеэ бол даван туулж одоо тэр үеэ бол үр дүнтэй үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Тэгээд одоогоор бас хийж байгаа юм бол гэвэл одоо бид хэдийн подкаст вэ? Тийм ээ подкастыг бас би бодохдоо одоо за гэртээ одоо зүгээр суугаад явах уу? Тийм ээ бас үр дүнтэй үе байцгаа гэсэн үднэс бол бас хийж эхэлчихэд одоо ингээд амжилттай явж ин гэхүү дээ. Тийм ээ. За тэгвэл би одоо өөрийнхөө ерөнхийдөө 2 хүүхдэрээ ямар байдалтай байгаа ярий. Манай тов хүү одоо 7-аас хүрч байгаа. Тэгээд би ихшигчийн одоо кейсээс нэг тэсонтой байна. Би ч өөрөө нэг оюут байхдаа том хүүгээ төрүүлсэн. Тэгээд яг том хүүдэрээ бол сэтгэл готролыг юм бол ерөөхдөө хажуугаар нь өнгөрцөн юм шиг байгаа юм. Тэгэд одоо ингэ бодоход бол яг тийм байгаа байхгүй яа. Тэгэхээр би 100 төрчөөд хүүгээ ер нь 2 сар хүрээгүй багт хичээлд орсон. Тэгээд төхөр маань тэр үед бас айгүй нөгөө тусалдаг ажлынхаа цаг нь айгүй тийм чөлөөтэй байсан байхгүй юу. Яг юм нөгөө өдөр болгон ажилдаг биш. Амралт ихтэй тийм ажилтай тэгээд ээлжлээд ингээд хүүхдээ хардаг заримдаа бас өөр хүмүүсээр тослуулаад ерөөхдөө ингээд нэг тийм гэртээ яг ингээд яг хүүхдээ дан хүүхдээ хараад ингээд удаан суугаагүй. Тэгээд хичээлдээ яваал хичээлээ хийгээл аажуугаар нь ус хүүхдээ хараад ингээл байж байгаа л ерөөхдөө манай хүүхд бас хөөрхөн болчихсон нэг тийм яг төрсний дараах сэтгэл готролд бол тийм өртөх тийм юу гараагүй. Тийм бас эсвэл одоо сэтгэл готролд өртөхгүй гэхэд одоо урьдчилан зэрэг л юм уу тийм ямар нэг онцгой зүйл хийх шаардлагагүй тийм хичээлдээ анхаарлаа хандуулаад цаг завгүй байсан болохоор тэгэл өнгөрчихжээ. Тэгээд харин одоо 2 дахь өдрөө болохоор яг юм нөгөө сэтгэл готрол биш гэсэн баг зэргийн хямралууд байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр жоохон нэг хэцүү цаг байгаа шүү дээ одоо чинь нөгөө корона гэдэг. Тэгээ яг ингээд Монголд яг ингээд нөгөө коронатай үед хүүхэн маань төрсөн болохоор дуртай үед одоо салхинд ч юм уу ингээд хүүхдээ аваад гарах боломжгүй нэг тийм шалтгаан байна. Хоёрт нь одоо нөгөө бас коронавигс болоод манай би ч одоо нөхрөөсөө хол байгаа шүү дээ. 2 өөр улсад байгаа. Тэгэхээр энэ нь бас айгу том юм юу болж байгаа байхгүй юу. Өмнө нь бол ингээд үргэлж бүх юм ингээд хамт хийгээд идэг гэсэн. Тийм биш одоо ингээд би ганцаараа хүүхдүүдэд хараад нөхөр маань тэнд ирж чадахгүй ийм нөгөө шалтгаан бол яг хөө тийм хэл нээх байгаас болж байгаа ч гэсэн хай зарим үед ингээд
яг тийм нэг албаар ингээд холд хэлсэн юм шиг тиймэрхүү ингээ хямралын мэдрэмжүүд бас төрөхөө байгаад байгаа. Тий. Тэгээд нэг юм нь болохоор манай том хүүж одоо ингээ нэгдүгээр анги одоо төгсөж байгаа. Тэгээд бас хичээл орохгүй гэртээ нөгөө хичээлийн хийх шаардлагатай учраас ингээл ажлын өдрүүдэд өглөө босвол бас тодорхой цагийг нэг 3 цаг шууд ингээ хүүхдийг хичээл хийхэд нь оролцдог. Тэгээд ер нь иймэрхүү жижиг шажиг зүйлүүдээс болоод зарим үед яг ямар тохиолдол бас надад гарч байгаа. Тэгээд би ч нөгөө өмнө нь ингээд Солонгост тууштай ингээ одоо урт хугацаанд амьдарчихсан. Тэгээд яг Монголд ийм эдэн сараар ингэж амьдарч үзээгүй болохоор бас энэ орчны ялгаа гэх зэрэг иймэрхүү зүйлүүдээс болж ер нь бол хямрал гинт ингээ гарч ирж байгаа. Гэхдээ энэ бол нэг тийм амар тийм нэг бүр юу биш л дээ. Одоо готролд орсон зүйл биш. Гэхдээ иймэрхүү хямралууд бол гарч ирж байгаа. Тэгээд одоо миний нэг хэрэгжүүлж байгаа гэхэд цаашаа ерөөхдөө ингээд энэ үеэ ингээд өөрийгөө айлуулах тайвшруулж байгаа хэд хэдэн хүчин зүйл нь болохоор за нэгдүгээр энэ подкастыг хийж байгаа маань надад айгүй тийм ингээд айгүй юм хийгээд байгаа мэдрэмж авч байгаа байхгүй юу би ч өөрөө за би ингээд юм хийгээ ингээд тодорхой ингээд болцсон цагтаа ингээд одоо ажил хэрэг болгоод явж байгаа маань нэгт ингээд одоо өөрөө яг хувийнхаа зүгээс бол ахиж цолж байгаа гэж үдээд энийг бол айгүй тийм том одоо тайвшруулах том нөлөө үзүүлж байгаа гэж бодсон. За хоёрдугаар юу вэ гэхээр том хүүгээ би одоо нэгдүгээр ангийн одоо баг багшгүй ингээд төгсөж байгаа шүү дээ. Энэ хүртэл ингээд одоо зааж болох бүх юмыг энэ өөрийнхөө хамгийн чадлаараа зааж байгаа учраас одоо тэрнээсээ бас одоо ингээд кайф авч байгаа байхгүй юу. Хэрвээ би энэ үед одоо ингээд өөр ажилтай ч юм байсан бол хүүхд маань хангалттай сурч чадаач үгүй ч үү те. Тэгээд тэр талаас бас энэ бол айгуу тийм үнэтэй цаг хугацааг би хүүхдэд зориулж чадчихна гэд бас ингэ тайвширч байгаа. За бас нэг юм нь болохоор одоо би өмнө нэг том үдэрээ шууд хичээлд орчихсон. Тэгээд бас тийм хангалттай том үгээ ингээд өдөржингөө ингээд тэрвэрэд ч юм уу хийх боломж бас айгуу бага байсан. Тэгээд одоо бага үдэрээ бол ингээл яг full time бүтэн өдрийг бол хүүхдэд зориулж чадчих байгаа учраас бас энэ цаг хугацааг бол эргэн дурсахад айгуу тийм үр бүтээлтэй тэ хүүхдийн юм нандин хугацааг өнгөрүүлж чадж байгаа юм байна гэсэн тийм одоо байдлаа одоо эргэж хараад ингээд тайвширч байгаа. Тэгээд иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд би бас бодож байлаа л да одоо ингээд хүмүүс ч одоо олон янз байгаа штэ зарим нь одоо тусалж хөнгөө бүр ганцаархнаа хүүхдээ хараад одоо нөхөр нь цаг наргүй ажилладаг хүмүүс ч байж болно. Тэгэлэр нь олон л нөхцөл байдалд байгаа. Гэхдээ заримдаа нэг юм хямрах ч юм уу баг зэрэг готролд орсон үед ер нь хэрэгжүүлж болох би арга гэхээс илүү зөвлөжлөгөө зөвлөгөөг бас би бэлдсэн. Өөрөө ч бас одоо хэрэгжүүлэх юм да. Товчхон дутган бол ер нь хамгийн чухал юм бол надад нойр санагдсан. Төрснийхаа дараа аль болох нойроосоо авч явах нь одоо сэтгэл готрол сэтгэл хямралаас бол ер нь урьдчилан сэргийлж болох юм байна гэж би бол бодоод байгаа. Тэгээд бас хоёрдугаар хоолой сайн идэх. Одоо ингээд ямар нэг юм өөртөө ингээд одоо жин нэмчлээ гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсийг бодлохгүйгээр аль болох эрүүлэр ингээд идэхийг хүссэн зүйлээ зарим үед бол тийг хориглохгүйгээр сайхан идчих нь бас нөгөө хүний хэв тайшруулт юм байна л да. Тэмжрээс хоолой сайж хэрэгтэй байна. За дараа нь болохоор хүүхдүүдэд унтуулсан цагтаа бол бас өөртөө аль болох жоохон цагийг гаргаж явах тий одоо сайхан байна ус хэвтэй ч юм уу те ингээд жижиг юмнууд байдаг ш нэмэртэй хүмүүс эсвэл нэг 2 хуц ном унших ч юм уу иймэрхүү байдлаар аль болох тэр цагийг бол өөртөө зарцуулах хэрэгтэй. Дараа нь болохоор хүмүүстэй сайн ярилцж байгаа хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгтээ ингээл заавал ингээл хүүхд харуулчаал найзуудаа гадуур уулзаал те ингээд явах боломжгүй бол одоо ч бас нэг онлайн гэдэг гоё юм байдаг болсон. Бүгд л ингээл хоорондоо холбогдож ярьж болж байгаа юм чинь найзтайгаа ч юм уу дотны үнтэйг явцаар яриад ингээ хүүхдээ харж явах явцтай ингэж ярих юм бол одоо нөгөө бас их сайхан юм тайвширлыг авдаг. Тэгэхээр бас ярилцж явах хэрэгтэй. За бас боломж байгаад одоо орчин нөхцөл нь болж ивэл хүүхдүүдэд аваад бас орхон салхинд гарах ч юм уу алхаж явах нь айгүй хэрэгтэй гэдэм байх. Хүн нөгөө нэг алхаад ирэхээр стрессийг одоо бууруулах хамгийн том зүйл болохоор алхах байд юм байна л да. Тэгээ нөгөө нэг алхахаар ингээд баруун зүүн тарих хоёулаа ажилдаг учраас тэгээд
За би бас уншиж ирсэн юм. Тэг яг тодорхой санахгүй ямар ч байсан стрессийг бол бууруулахад хамгийн нөлөөтэй байдгаа гэж уншиж ирсэн юм. Тэгээ алхах хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд хэлэх юм нь болохоор энэ хугацааг одоо тэ би ингээд юу ч хийхгүй ингээд шал дэмий ингээд цагийг үрээд гэртээ байгаа тэ тэнгуут л одоо бусад хүмүүс ингээд хөгжөөд л гоёлоод би болохоор ингээд хямраад л ингээд таргалт за зарим жи нэмсэн бол ингээд таргалаад царайлаа инглигээл бодоод байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр аль болох за энэ бол би ингээд хүүхдтэйгээ өнгөрүүлж байгаа хамгийн нандин цаг энэ цаг дахиж надад олдооч үгүй ч үтэй энэ хугацааг л одоо би хүүхдтэй ээж одоо хамгийн байж чадхаараа сайн ээж бай гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар эргээрээ бас харахыг хичээвэл бас одоо тэр хямралаас гарч хямралыг даван тулахад бас нөлөөлөх юм шиг санагдчихсэн. Тэгээд бас энэ нөгөө нэг улс улсад л өөр байдаг байхaltaй Монголд ч ер нь нөгөө нэг одоо зарим хүмүүс нь ингээд хүссэг байхад одоо зөвлөгөө өгөх гэдэг ч юм уу те эсвэл зарим нөө хүүхд ямар турхай бай эсвэл хүүхдийн яс тархалцсан гэдэг ч юм нэг иймэрхүү юмнууд бас байгаад байдаг. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг аль болох хүлээж авах та тийм хүн дээр хүлээж авахгүйгээр ингээд хөнкөө ингээд хажуугаар нь өнгөрөөдөг байхад яагаад гэвэл төсний дараа мэдээж тиймэрхүү зүйлс ирэх нь одоо ойлгомжтой амж аль болох тэрийг хүн дээр тусаж авахгүйгээр зүгээр чихний хажуугаар бас өнгөрөөхийг одоо ер нь дөнгөж төрөөд ч юм уу те эсвэл жирэмсэн байгаа хүмүүс ер нь тэрийг ингээд сэтгэл зүйн тэр бэлтгэлтэй байгаарэ гэж бас захимаар байна. Тийм миний туршлага нэг юмрх байна да. За та хоёрын маань болохоор ингээд яг төрсний дараах өөрчлөлтүүд нь миний харж байгаагаар айгүй эерэг өөрчлөлтүүд илүү байсан юм шиг санагдлаа л да. Тэгээ надад болохоор миний туршлага гэх юм бол за би том хүүхдээ болохоор 21 настай та төрүүлж исэн. Тэгээд тухайн үед бол 21 хэдийгээр хүрсэн ч гэсэндээ өөрөө болол яг л хүүхдээрээ л байсан юм шиг одоо л санагдаж байгаа байхгүй. Тэгээд өөрөө хүүхдтэй болсон юм шиг санагдаад ер нь одоо ингээд бодоход том дээр бол би нэлээд сэтгэл готролд өртсөн гэж би бодоод идэгин. Хэдийгээр би өөрийнхөө ингээд аав ээж дээрээ очиж төрж исэн. Манай аав ээж болохоор Эрдэнэтэд байдаг байхгүй. Тэгээд хаднууд маань гэсэндээ бас Эрдэнэтэд байдаг. Тэгээд Эрдэнэтэд очиж төрж исэн. Тэгээд төрсний дараа болохоор нэлээд их сэтгэл готролд өртсөн гэж бодоод байгаа. Тэрний нэг жишээ нь болохоор сая яг хэлсэн шүү дээ. Монголд ингээд гадны нөлөөлөл буюу хүмүүсийн одоо хүсээгүй байхад нь хилдэг маш олон зөвлөгөөнүүд байна. Эсвэл бол бас одоо дүнгэж төрсөн, шинээр төрсөн байгаа анх удаа төрж үзэж байгаа ээжид шүүмжлэлтэй хандж байгаа ч юм уу. Эсвэл юу ч бодоогүй хилцэн үг зэрэг нь болохоор ингээд тухайн ээжийн сэтгэл зүйд нь маш юм хүн дээр хүрэх тийм тохиолдлууд илбэг байдаг. Тэгээ тэрний нэг жишээ болохоор яг би аваад байгаа байхгүй. Би болохоор яг төрөхдөө 20 кг нэмж төрсөн. Тэр бол ингээд яг сэтгэл готролт маань аягүй нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг байсан. Би өөрөө талент харах болгондоо дахиад нэг хүн над дээр ингээ ургацсан юм шиг тийм том харагдчих байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүсийн хэлж байгаа нь ч гэсэндээ яг тийм байсан тий. Намайг ерөөсөө уулзаагүй утсан хүмүүс ч юм уу харахлаарэ ямар их таргалцсан ч юм уу тий. Тийм байдлаар айгүй хэлдэг байсан. Тэгээд тэр нь болохоор айгүй их нөлөөлсөн надад. Тэгээд одоо нөгөө гадны нөлөөлөл дээр л ярьж байгаа юм. Дээрэс нь хүүхдээ би тэнтэй ингээд анх удаагаа л төрж буюу ээж болж үзэж байгаа хүн анх удаагаа л хүүхдээ хэрхэн тэрхүү хэрхэн хооллох уу унтуулах уу гэдэг тал дээр ерөөсөө огт туршлагагүй байж байгаа хүн шүү дээ. Тэгж яхад тийм хүнд болохоор ингээд хүүхдээ ямар ив хавгүй тэрвэрдгийн ч юм уу тэ үлгийдэхдээ ямар ингэж үлгийддгийн ингэж үлгийдэх хөр чинь хүүхд чинь ингэж нэг гэл тиймэрхүү зөвлөгөөнүүд одоо
зөвлөгөөч гэх юм уу те шүүмж гэх юм уу тэр зүйл над дээр ингээд айгүй ирж исэн. Тэгээ тэр болгонд чинь би юу гэж бодож исэн гэхээр за би ерөөсөө л болохгүй байна. Би айгүй тийм хүүхэдтэй сайн ээж байж чадахгүй байгаа юм бах та гэсэн тиймэрхүү бодлуудыг надад төрүүлж исэн. Тэгээд дээрэс нь бас л ээжүүдэд тохиолддог зүйл ах гэж би бодож байгаа юм. Ямар сүү муутай гэдэг асуудал надад гарч ирж исэн. Ямар жижигхэн хөхтэй юм наа чи одоо сүү юм гардаг юм уу? Хүүхдээ цатгадаг юм уу? Хүүхд чи өлсөөд байгаа юм биш үү? Гэсэн зүйл айгүй над дээр тулгарч исэн. Тэгээд тэгэнгүүт чинь яг нөгөө хүүхдийг хөхүүлэхэд буюу нөгөө хөхний сүүний гарцсан өнчин тархитай шууд холбоотой буюу нөгөө түрүүн яриад исэн хайрын гормон ялгаруулж ийж хайрын гормоноо ялгаруулж ийж тэр нь маань шууд ингээ хөхний сүүний гарцтай холбоотой байдаг юм байна л та. Би яг тэгэж олон эмчнараас сонсч ирсэн. Тэг бас тэгж уншиж ирсэн. Тэгээд тэгэнгүүт чинь хүмүүс болохоор иш наадах ч одоо ингээ юм гардаг юм уу? Ямар багс үдээ эсвэл бол ямар тийм хизээлгүй юм бэ энэ төр гэж хэлээд тэдгээр үгнүүд нь болохоор нэрэл тийм юм уу да. Нэрэл хүүхд маань уйлаад байна да. Үнэхээр юм би цатгаж чадахгүй байна да. За ерөөсөө тэгвэл хүүхдэд цатгахын тулд нэмэлт хизээлэнд оруулъя да гэсэн бодлуудыг надад төрүүлээд тэрнээсээ болоод бүрэл нөгөө нэг хайрын гормоноо ялгаруулж чадахгүй хүүхдээ илүү хооллож одоо чадахгүй тий сүү маань улам л ингээ багасаад исэн гэсэн үг байгаа байхгүй яг тэгэхээр яг л нөгөө сэтгэл зүгээр л дамжиж хөхний сүү бол сүүний гарт бол яг тэрнтэй холбоотой байдаг юм байна гэдгийг би яг ойлгож исэн. Яагаад гэвэл том хүүхд дээр болохоор том маань болохоор охин хүүхд эрэгтэй хүүхдийг бодвол арай бага иддэг. Гэтэл би охиноо болохоор ерөөсөө бүтэн хөхөөрөө хооллож чадаагүй байхгүй юу? Ерөөсөө цатахгүй байна гэж бодоод нэмэлт хижээл өгөөд уучдаг байсан. Гэтэ яг холимог л байсан гэсэн үг л дээ. Гэтэл хүү дээр болохоор би тэрэн дээр аягүй сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан юм шиг байгаа. За ер нь жирэмсэн байх үеэсээ өөрийгөө ингээд сэтгэл зүйгээ бэлдэж эхэлсэн байхгүй. За би хэдийгээр би ингээд баг сүртэй ч гэсэндээ сүү муутай ч гэсэндээ би хүүхдээ цатгаж чадна, хүүхдээ хооллож чадна, хүү маань хангалттай ингээд ээжийнхээ сүүг угаад нэмэлт хижээл уух ямар ч шаардлагагүй гэж өөртөө ингэж яг итгүүлж эхэлсэн гэх юм уу. Тэгээд тэр маань бас айгуу сайнаар нөлөөлсөн. Хүүгээ би болохоор эрэгтэй хүүхдээ илүү их иддэг штэ. Ер нь гэтэл хүүгээ огт нэмэлт хижээл өгөөгүй яг цэвэр хөхөөрөө хооллоод тэгж болгож исэн. Тэгэхээр энэ бол яг цэвэр ээжийн сэтгэл зүйтэй холбоотой байдаг юм билээ. Хөхний сүү. Тэгээ хүмүүсийн гадны нөлөөлөл энэ дээр маш их нөлөөлдөг гэдгийг би яг өөрийнхөө туршлагаар олж харж ирсэн. Тэгэхээр аль болох те төрсний дараах ээжүүдэд одоо яг эн чинь бол угаасаа эмзэг сэдв байгаа даа штэ. Бүр хөхөөрөө хооллолмоор байсан ч хооллох боломжгүй ээжүүд гэсэндээ байдаг. Эрүүл мэндийн шалтгаанаар ч юм уу. Гэтэл тэр болгоныг чинь хүмүүс харцаал яагаад ингээд хүүхдээ угжаад байгаа юм ч юм уу. Эсвэл хөхөөрөө хооллох нь одоо илүү сайн штэ ч юм уу. Айгуу тиймэрхүү зөвлөгөө юм уу шүүмж юм уу тэр зүйлсийг айгуу хэлдэг нь ээжүүдэд эргээд сэтгэл готролд орох маш том түлхэц болдгийм байна лээ. Тийм болохоор тэр талаас нь бас анхаарах хэрэгтэй болов уу гэж би бодсон. За тэгээд охин дээр болохоор гадны нөлөөнүүд бол тийм байсан. Жаахан томроод одоо хүүхэд томроод ой гараад эхэлсэн би тэр чинь дөнгөж сургуулаа төгсөнгүүтээ би хүүхэдтэй олчихсан учраас надад ямар нэгэн ажлын туршлага байгаагүй. Би ажил хиймээр байсан. Гэтэл надад ажил олдохгүй байсан. Яг гэвэл би хിവэрэл одоо
маш их илүүдэлжинтэй ч юм уу тийм зүйл маань байгаад ирсэн. Би яг тэрнтэй л холбоотой гэж бодоод надад ажил олдохгүй ангууд дахиад нөгөө сэтгэл готрол маань ингээл ороод нэмэгдээд ирж байгаа байхгүй юу? За би ерөөсөө юм байна. Надад ажил олдохгүй байх ч юм уу яг ийм байдлаар гэтэл би ингээд эмэгтэй хүн учраас хүсэж байгаа юмаа бас авмаар байдаг тий. Энэ зүйлсийг болохоор би хэрхэн яаж даван туулсан бэ гэхлээр болохоор нэг өдөр байж байгаа л Facebook-ээс ч илүү нэг тийм уруулын будагны сурталчилгаа би олж үзээд тэгээ би ерөөсөө тэр уруулын будгийг авахыг амар хүсэж исэн байхгүй юу. Тэгээ тэр уруулын будгаа нэг өдөр гарч дэлгүүр ороод авсан. Тэгээд тэр маань надад айгүй гоё сэтгэл тохоо үед төрүүлж исэн. Би ингээд айгүй гоё уруулын будаг авчлаа да гэд тэрнгээрээ бошоогоос бодож үзнээр санагдаад байсан. Тэгээд гэртээ очингуудаа шууд бодож үзээл нүрээ айгүй гоё ингээд будаад ч юм уу айгүй гоё ч яах вэ зүгээр өөрийнхөө хэмжээндээ будаад тэгээд илүү альсандаач гэх юм уу ингээд анхаардаг болоод өөртөө цаг завыг гаргая ер нь дандаа л гэртээ нөхрийнхөө подолкийг өмсчихсэн тийм нэг үсээ хаашаа шанзалчихсан тийм байдалтай байгаад идэг учраас яахан хуучин шигээ төрсний төрхөөс өмнөх үе шигээ яахан бай гэж бодоод тэгж өөртөө анхаарч эхэлж ийсэн. Гоо сайхандаа ер нь анхаарч эхэлсэн гэсэн. За тэгээд мөн тухайн үед 2015 он байсан. Тэгээд одооны шиг ийм их подкастууд байсангүй сонсчоор тэгээд бас дээрэс нь блогрууд тийм ч их байгаагүй блогрууд YouTube-рууд айгүй байсангүй. Тэгээд яг гоо YouTube үзэж байгаад нэг удаа нэг хүний тийм айгүй гоё урам зориг өгөх видео бичлэг би олж үзээд тэгээд тэр хүний бусад видеонуудыг бас үзэж эхэлсэн. Тэгээд тэр надад маш их мотивац болж өгсөн гэж би яг боддог. Хүүхдээ унтуулангуудаа шууд унтсныхан дараа өөр рүү ороод тухайн YouTube-ыг гаргаж ирээд тэр хүнийхээ ингээд бичлэгүүдийг үздэг тийм байсан. Тэгээд тэр маань надад маш их сайнаар нөлөөлж исэн. Ядчил нөхрөө эрэхт ингээд бухимдалгүй те бай гэдэг тийм сэтлийг надад ингээд төрүүлж тэрийг харах үнцгий маань л ингээд өөрчилж өгчээсэн тийм зүйл байсан. Тэгээд тэрийг үзэхээс өмнө болохоор би гэртээ ингээд хүүхдээ хараал те сэтгэл зүйн хувьд маш тийм тогтворгүй болчихсон байсан. Бүхэл юмд ингээд айгүй их амархан бухимдаад уцаарлаад тэгээд эсвэл бол ингээд уйлынхаа болоод тэгээд яг тийм болж эхэлсэн. Тэгээ нөхрийгөө орой эренгүүтэл нь ажлын цагаар тарахыг хүлээдэг. Ажлын цагаар тарангуутлаа шууд залгаал ирж гинөө яаж ин тэрэг гэл. Тэгэл ороод эренгүүт нь тамаа хүүхдээ аваарай гэдэг ч юм уу. Яг нэг тийм байдалтай байдаг ус махгүй. Тэгээд юу ч хийсэн миний сэтгэл үргэлж гонсгоор сэтгэл маань таарах нийцэх тийм зүйл бараг л байдаггүй тийм яг цаг үе байсан. Тэгээ ер нь одоо ингээд эргээд яхад амархан ч юм уу юм шиг санагдах боловч яг тухайн үедээ мэдэржсэн мэдрэмж өнгөрүүлжсэн цаг хугацаа болвол маш хүнд байсан л да. Тухайн үедээ болвол миний үеийнхэн болохоор бүгдээрээ ингээд аюун амжилттай ажилд орцгоогоод сургуулаа төгсөөд ажилд ороод эсвэл бол ингээд гадаа дотоод яваад тэг ингээд нүдэн дээр маань ингээд өсч өгч байгаа юм шиг надад санагддаг. Гэтэл би болохоор гэртээ хүүхдээ харахаас өөр хийх зүйл байхгүй. Тэгээ би ер нь яг ер нь л болохгүй байх гэдэг тийм мэдрэмжийг аюу их мэдэрч ийсэн цаг үеэсэн л та. Тэгээд тэр цаг үедээ бас яаж гарсан бэ гэхлээр гарахыг хичээсэн бэ гэхлээр бас тэмдэглэл хөтэлж хөдөлдөг
байсан, хөтөлж эхэлсэн. Тэгээ юу бодож байгаа, юунд бохимдож байгаа, бас юу нэгээд миний сэтгэлийг гонцойлгож байгаа, өөртөөгөө харилцах харилцаагаа хэрхэн яаж илүү сайжруулах уу ч юм уу тэр болгоныгоо дэвтэр дээр буулгаж дээрэс нь бас төлөвлөгөө бичиж төлөвлөж эхэлсэн л дээ. Тэгээд сурсан зүйлээ одоо нөгөө YouTube бичлэгээс сурсан ойлгосон зүйлсээ болохоор яг тэмдэглэлтээрээ бичээд өөрийнхөө бодолтойгоо хамт ингээд бичээл тэгээд тэрийг хэрэгжүүлэх гэж оролцож эхэлсэн. Тэгээд тэр маань болохоор бас үр нөлөөтэй байсан. Яагаад гэвэл ярилцах найз нөхөд тэмч их юу н байгаагүй. Тэгээд тэрийг маань ярилцах шаардлага нь их байгаад идэг. Гэтэл нөгөө яг ярилцах хэрэгтэй хүн нь тийм их байгаагүй учраас тэр дээр тэдгээр бүхэл авч байгаа мэдрэмжүүд тохиолдож байгаа зүйл тэр болооныгоо бичих нь надад илүү амар байсан. Тэгээд мөн юм нэхэж бас оёж за оёх гэж арай хэлж болохгүй хаа. Өөр яг юм нэхэж тэгээд бүтээлч байдлаар юм хийж эхэлсэн. Тэр нь болохоор ээжээрээ заалгаад хүүхдийн тийм нэг бойтог, малгай, даашинз охиндоо зориулж яг нэхжсэн. Тэр бол бас л дуртай зүйл байсан учраас тэрэндээ одоо нөгөө сатаардагч байсан гэх юм уу да. Тийм байсан. Тэгээд охиноо жаахан том болоод эрэнгүүт зах дээрээс би нэг тийм чулгуу өнгөтэй хүүхдийн фотолог бодолтож аваад тэгэнгүүтлээ тэрэн дээр болохоор нөгөө эсхий байдаг шүү дээ. Өнгийн нэмгэн оёдлын эсхий гэдэг үү тэрийг тийм эсхий өнгөөр нь хөдөлтөж аваад тэгээд өөрөө дээр нь зургийн зураад одоо буг мох ч юм уу тэр ч одоо буг зурж исэн гэж бодохоор яг өвөл болж исэн юм байна. Крисмас болох жил байсан цаг үе юм байна л да. Тэгээд тэр үед бугын зураг ингээд зураад тэгээд эсхийгээ хайцлаад Санта Клаус бас зураад янз бүрийн тийм зурагнууд зурж агаад эсхийгээрээ хайцлаад тэр подолко ингээд чимэглээд подолкон дээр оёод тэгээд доогуур нь болохоор нөгөө охтуудын тютю юпг гэж байдаг шүү дээ. Тим юпг бас хийгээд материалыг авчаад хийж үзсэн. Тэгээд фэйсбүүкээр тэр нэг хоёрыг бас зарж үзсэн. Тэр болохоор бас л гоё туршлага болсон. Өөр юм хийгээд ингээд ирэхлээр айгу сатаард юм билээ хүн. Том дээр бол нэлээд өртөжсэн зүйл нь их байсан. Тэрнээсээ гарах гэж оролдож байгаа зүйлс нь гэсэндээ их байсан. Баг хүүдэр болохоор яг сэтгэл готролт буюу нөгөө депрешнд бол яг өртөөгөө гэж бодоод байгаа. Тийм бас зав чөлөө их байгаагүй. Тэгээд харин сэтгэл хямралт бол бас өртөжсэн. Тэр маань түрүү нөгөө эхэнд ярьсан шүү дээ. Baby blues нь болохоор төрсний дараах 2-3 хоногоос эхэлж болдог. Тэгээ миний болохоор бас яг тийжсэн. Би түрүүд яг 2 дахь шөндөө эмнэлэгт ингээд хүүтэйгээ байж захтай эмнэлгээс гараагүйсэн л та тэр үед болохоор огцом ингээд нөгөө дааврын маань л ялгарсан л буурсан юм шиг байгаа. Бүр огцом сэтгэл хямраад бүр уйлаад айгүй тийм хэцүү байсан байхгүй яг тэр шүн л надад маш их хэцүү байсан. Яа гэхээр хүү маань ингээд бас уйлаадсан. Тэгэл босод ингээд нөгөө өрөөндөө дөрвөлээ илүү тавуулаа байдаг хүүхдүүдтэй ээж нартайгаа. Тэгэнгүүт чинь босод ээж нарын хүүхдүүдийг харахаар болохоор айгүй сайхан тайван амгалан хүүхдүүд унтаад идэг. Манай хүүхд болохоор ихэхгүй уйлагнаал айгүй хурдан үлсүүд байгаа мó яагаад байгаа нь мэддэхгүй уйлаад идэг. Уйлаад байсан байхгүй яг тэр шүн. Тэгээд надад тухайн шүн л маш их хэцүү байгаа гэсэн. Би айгүй их ганцаардлыг мэдрээд ёо би ерөөсөө л ганцаараа айгүй хэцүү байх л гэсэн тийм хүн сэтгэлийн дарамтыг мэдрээд нөхөрлөөгөө ингээ уйлаад мессеж өччихсэн. Уцаар ярьж болохгүй шүү дээ. Босод ээж нэ хүүхдүүд унтчихаг. Тэгээд
мессеж бичээд ингээд аюу хэцүү байна гэдгийг илэрхийлээд тэгжсэн. Тэгээд нөхөр маань болохоор за наад үе чи ингээд юусоо удаан үргэлжлэхгүй энэ шүнийг л давчих юм бол ингээд бүх зүйл арай сайжирнаа, нөхцөл байдал гайгүй болж эхэлнэ, жимлгээс гарчих юм бол гайгүй болчих гэдэг жийсэн. Үнэхээр энэс л гараад гайгүй болсон. Гэхдээ бас л нөгөө хямрах зүйлс болол жижиг сажиг зүйлс байсан. За тэгвэл манай урангогийн ярьсан энэ явдлууд маань бол Монголд ээжүүдэд маань бол бүгдэнд нь бараг шахуу тохиолддог байх гэж бодож байна, тийм ээ. Ялангуяа сэтгэл хямрал бол ерөнхийдөө гормоны өөрчлөлтөөс болвол хэлбэлцэлтэй болдог зүйлсүүдээ, тийм ээ. Заримдаа ингээд урангогийн тайлбар одоо ярьснаар ингээд гив гинэд ойлгох ч юм уу, тийм ээ. Тэгснээ гив гинэд баяр хөөртэйч байх ч юм уу, тиймэрхүү болвол хэлбэлцлүүд бол байдаг. Тэгээд бас сэтгэл готрол болвол ерөнхийдөө яг залуу ээжүүдэд их тохиолддог байж магадгүй гэж бодож байна. Яг тэр судалгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ урангог ингээд сонсоод байхад манай Монголд одоо би харьцуулж үзье л да, тийм ээ. Монголд Герман хоёрыг харьцуулж үзэхэд бол Монголд хүмүүс маань бол дөнгөж төрсэн ээжүүдтэй бол хитрхи хатуу ханддаг юм шиг санагдаж байна. Тийм ээ. Одоо дөнгөж төрөөд ингээд жин нэмсэн байхад нь яасан тарган эмдээч гэдэг ч юм уу, тийм ээ. Надад ч гэсэн яг ингээд одоо гэрийнхэнтэйгээ ч юм уу яриад ингээд Монгол руу яриад ахаар зэрэг гижсэн унжсан байгаа ч юм уу гэдгээл хэлдэг. Тэгэхээр зэрэг яг тэгдэг. Тэгэхээр зэрэг угаасаа хүүхд гараад удаагүй байгаа. Энд чинь хүүхд чинь бүхэл бүтэн 9 сар ингэж тэгдэгтэй ингэж гиз чинь ингэж томбордог зүйл чинь гів гинэд 1 сарын дотор ингээд алга болчихно гэсэн үг байхгүй шүү дээ, тийм ээ. Энд чинь бүхэл бүтэн дахиад дор хаяж 9 сар тэгээ зарим тохиолдолд 12 сар 1 жилээс илүү хугацаа шаардлагач буцаж хэвэндээ орно шүү дээ. Тэрийг бол манай монголчууд ээжүүд маань өөрсдөө ээж болж исэн байж тэгж шүүмжлэлтэй хандах нь айгүй их байдагт нь гайхдаг миний бодлоо. Тэгээд ингээд Германд болохоор зэрэг ингээд харагдахын утгаар нь ердөө ингээд за яг угаасаа германчууд чинь нэлээд тийм элдэг хүмүүс болохоор ингээд ердөө хүнийг ингээд шүмжилж хэлдэггүй өө чи яасан тарган юм бэ ч гэдэг ч юм уу зүгээр яг ингээд тарган ингээд одоо жилийн тарга ч гэсэн одоо гидстэй явж ирэнгууд хүүе чи дахиж жирэмсэн болцсон юм уу чи чамд баяр хүргэе дахиад жирэмсэн болцсон юм гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар л яг хэлнэ тэнгүүд үгүй штэ минийгээс одоохондоо турааг буцаж хэлбэртээ ороог байгаамаа гэхээр зэрэг яна уучлаарай өстой би чамайг дахиад хүүхдээ болох гээд ингээд жирэмсэн болцсон байгаа юм байлгүй гэж бодлоо гэж жоохон тиймэрхүү арай элдэг маягаар хэлдэг л дээ. Тэгэхдээ тийм болохоор ялгаа нь бол тийм юм шиг санагдаж байна. Тэгээд ялангуяа ингээ хүүхдийн сүү орохгүй байна. Тийм ээ одоо сүү орохгүй байх чинь чи яасан муу сүүдээ ингээл тэгж шүмжиж яг би бол нөхөртөөгөө хоёулахнаа ингээд их орноос хоол ингээд байж байгаа тохиолдолд бол надад бол зөвхөн найз нөхөд маань миний хажууд байсан. Тэгээд найз нөхөд маань бол надад элдвээ тийм юм хэлдэггүй. Тэгээд ингээд эмнэлэгт ингээд байж хаад би ч гэсэн гиний урангогийн ярьдгаар ингээд манай ихний том хүү дээр маань бас ердөө дөнгөж анхны хүүхдээ өлгөж авч байгаа тохиолдолд бас сүү чинь тийм хурдаа ордгүй юм байлээ шүү дээ, тийм ээ. Ингээд бүхэл бүтэн шүнжин би чи 9 цаг өглөөний 9 цаг төрөөд тэгээ өдөржингөө сүү ороогүй байхгүй өдөржингөө сүү ороогүй шүнжин сүү ороогүй ингээл манай хүүхч маань ингээл уйлаг наалаадаг би ингээл хүүхэндээ авдаг нөгөөт ингээл юу яаж байгаа л залгилж байгаа л юу ч орж ирэхгүй болохоор зэрэг нөгөөд чи уурлаад бүр уйлаад байдаг тийм ээ. Тэгээ ингээд шүнжингөө ингээд би унтаж чадахгүй байгаа. Тэгээ ингээд би эмчтэй хэлсэн байхгүй ингээд эмчээ ингээд миний сүнд сүү орохгүй байна гэдгсэн чинь яг хоо эмч маань хэлжсэн. Тэгвэл чи нэмэлт хоол өнөөдөртөө яг өгөөд тэгээд садхаад тэгээд чи нойроо авал гэд тэгжсэн. Яг нойр чамд бол нойр ч авах чинь чухал гэд тэгжил хэлжсэн болохоос ямар чи ямар баг сүтэй юм бэ гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү үг болол ердөө хэлж байгаагүй тэгээд
нөхөр маань ч гэсэн ингээд би ингээд заримдаа ингээд сэтгэл гутраал яанаас та би өстө турж өгөхгүй байна ингээд гэс маань ердөө буцаж авахгүй хэвэндээ авахгүй гингүүч чинь манай нөхөр маань ч гэсэн харин тийм гэж хэлэхгүй харин ч өстө чи бол өдөр болгон надад сайхан харагддаг гэдгийг хэлдэг ч юм уу тийм ээ ердөө тэгж тэгэл миний хувцас таарахгүй байна. Өнөөдөр би тарган байна гингүүд айсуу чимээгүй өнгөртөг ч юм уу тийм ээ. Тэрнээс биш ингээл чи хизээ турах ингээл тэгдэг. Тиймэрхүү байдлаар бол ердөө ханддаггүй. Тийм ялгаа бол байгаа юм байна. Тийм болохоор зэрэг манай сонирхын би бүр гайхаад байгаа нь гэвэл одоо бүх ээжнэр энэ хэцүү үеийг даван туулдаг байж дараа нь тэгээд найз нөхд нь өөрийнх нь хүүхэд нь одоо өөрийнх нь дүүн ингээд хүүхэд гаргахаар зэрэг тэгж муухай үгээр одоо шүмжилж одоо хилдэхийг нь гайхаад байгаа юм л та би. Би бас ингэж бодсон. Одоо ер нь нөгөө би ч өмнө нь төрхтөө Солонгос төрсөн шүү дээ. Тэгээд ойр хавьд бас нэг тийм олон монгол хүн байхгүй болохоор тэгэл нөхөртөөгөө ерөөдөө тэгэл бас ойр хавийнхаа л хүмүүсээр туслуулсан болохоор нэг тийм одоо тийм дарамт ч юм уу юм ингэж тэгээ чим бэ тийм гэсэн огт тийм үг сонсож байгаагүй. Тэгэл нэг тийм одоо ингээд жиндээ ч гэсэн яг хуу мэдээж жин нэмсэн тэгтээ ингээд яана гэх хамарч бариад тийм юм болоогүй тэгсгээл тэгэл нэг мэдгээд тэгэл гайгүй болсон байсан. Тэр нэг турахын тулд ингээд амар хичээл бүтэлтэр гаргаагүй. Тэгээд Монголд болохоор миний ойлголтоор нөгөө юу юм шиг байгаа. Бүх юмаа ингээд тайрцгалсан байт юм шиг байгаа. За төрөөл заавал одоо хүн заавал нөгөө нэг туранхай байх хэрэгтэй гэсэн тийм ойлголт нь байгаа гэдэм үү да. Тэгэл одоо жишээ нь би одоо тарган байх дуртай байж болно шүү дээ. Тэгтэл одоо гадны нөлөөс хүүе тархалцсан юм уу, чи нэмсэн байж тээ. Одоо турах хэрэгтэй тэргээл нэг тиймэрхүү ингээл ярианууд өрөддөг. Тэнгүүд би бол тэрэндээ өгнө ингээд санаа зовхгүй байгаад байдаг. Тэнгүүд ингээд хажуунаас ингээд хүмүүс хэлээд тахаар нэрээ би ч одоо ингээд тарган байж болохгүй юм шиг байна гэсэн нэг тиймэрхүү бодлоор ирдэг ч юм уу тий. Яг ингээд тийм байх хэвээр тий одоо ингээд эмэгтэй хүн бол гоё туранхай байх хэвээр ч гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингээд эргэн тойрны одоо нөгөө бас одоо юу гэлтэмдээ ингээд одоо блогеруу ч юм уу тий тиймэрхүү хүмүүс болохоор ингээд өстө би гоё туранхай байж байгаа төрөөд ингээд турцсан энэ бол одоо эмэгтэй хүмүүсүүд ийм л байх хэвээр гэсэн юм рол модель болоо яваад байдаг. Тэнгүүд нөгөө нэг ингээд чи нэмсэн хүмүүс нь тэрийг ингээд дагаж ингэж одоо ингээд дуурайх гад бүр ингээд улам их хямраад айгу хүнд байдалд ороод идэг юм шиг бас санагдчихсэн. Тэгээд ер нь бол ингээд гадаад үзмжийг нэг юм тогтсон хэм маягтай байх хэрэгтэй гэсэн бодлоор их давмгай байдаг юм уу даа л гэж би ер нь одоо хараад байгаа шүү дээ. Эмэгтэй хүн бол турхай авах хэрэгтэй ч юм уу те гой хувцлах хэрэгтэй, үнтэй цайтай хэрэглэх хэрэгтэй гэдэг ч юм уу те нэг тийм юм байгаад байгаа юм болоо гэж би ер нь одоо яг сүүлийн үед ажиллаж байхад тийг санагдаад байгаа. Тэгээ яг Монголд угаасаа ээж нарын хувьд болохоор сэтгэл хямрал болон сэтгэл готролд өртдөг мөртлөөсөө энийгээ харьцангуй тэрийг ингээд дардаг, өөрсдийгөө дардаг. Тэр нь ингээд далд явагддаг юм муу дал гэж би яг бодоод идэв. Сэтгэл зүйч дээр очдог ч юм уу. Эсвэл ингээд ойр тойрныхандаа хүнд хэцүү байгаагаа хэлж ярьж тусламж хүсдэг ч юм уу. Тэр нь харьцангуй бага үед юм болов уу? Гадны орны ээж нартай ингээд харьцуулах юм бол гэж бодсон. Тэгээд яагаад вэ гэхлээр хэрвээ тийм юм хэлчих юм бол тий за чи ямар ганцаараа төрж байгаа шүү дээ. Хүн болгоон л төрдөг шүү дээ. Ямар сүртэй юм ч юм уу тий нэг тиймэрхүү байдлаа бай гэж шинэ тий. Тийм яг тиймэрхүү зүйлсийг айгуул эргэн тойрныхан тийм мэдээллийг аваад байгаа хгүй. Тийм болохоор ер нь тэрийг айгүй их дардаг байх гэж би бодоод идэв. Магадгүй шүү. Харин сүүлийн үед харьцангуй бас одоо нөгөө төрсний дараах сэтгэл готрол сэтгэл хямрал гэж яригддаг байсан болохоос хэдэн жилийн өмнө бол яг ийм талын ойлголт бол бас айгүй ховор байсан шүү дээ. Одоо Солонгост ч гэсэн ер нь сүүлийн жилүүдэд одоо сүүлийн 5 жилийн судалгаагаар хэтэл одоо 30-аас 40 насны хоорондох эмэгтэйчүүдийн одоо сэтгэл готрол гээд 70% хүрчлээ гэж жишээ нэмэрхүү байх жишээ тэ тэгэнгүүт
Тийм болоод ирэнгүүт одоо нөгөө эргүүлээд одоо сэтгэл готрлаас одоо хэрхэн урьдчилан сэргийлэх үү, яаж даван туулах уу гэсэн одоо ийм компанид ажлууд бол айгүй их болчихсон. Тэрний нэг адилаар одоо Монголд ч гэсэн харьцангуй бас одоо тэр төрлийн ойлголттой байдаг болсон байна тий. За тэгээд бас одоо залуу хүмүүс бол нөгөө одоо найз төрлөө гэхэд бас тэрийг мэдлэгтэй болохоор харьцангуй бас харьцагтай жоохон болгоомжлолтой ханддаг, үгэн боддог тийм болчихсон юм уу да гэж бас яг хаа сайшаалтай тал нь тгий санагдаж байгаа юм байна. Надад ч гэсэн яг тэгж санагдаж байгаа. Сүүлийн үед их хвчлэн залуу эзнэр ч гэсэндээ айгүй энэ талаар ярьдаг болсон, дурддаг болсон. Энэ нь үнэхээр сайшаалтай санагдсан. Тэгэхгүй болохоор чинь бидний ээж нарын үеийнхэн болохоор яг энэ тал дээр ингээд тийм эсрэг байр суурьтай байдаг байхгүй тий. За зүгээр штэ хүн болгоно төрж авах чинь гэдэг бол одоо эсэргээрээ илүү тэр талаар ойлгож, дэмжиж, тусалж тэгдэг болсон юм шиг бас санагдаж байна. Тэр бол тэгвэл маш сайн дэвшил болж байгаа юм байна шүү дээ, тийм ээ, манай Монголд. Тэгээд би нэг нэмж хэлэх юм юу вэ гэвэл бас манай дөнгөж төрсэн ээжүүдээс маань бас хэтэрхий их хүлээлт бол бас үүсдэг байсан байж магадгүй тийм ээ. Одоо жишээлбэл дөнгөж төрчөөд байж ижил бас гэрээ цэвэрлсэн байх ёстой. Нөхөрийнхөө хувцсыг байнгу гаадаг байх ёстой ч гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд маш их ачаалттай байж хахад бүгдийг л ингэж амжуулсан. Тэгээл хажуугаар нь туранхаа байх ёстой гэсэн тийм айгүй олон тийм хүлээлттэй байдаг байж магадгүй. Тэгээл ингээд хүн орж ирэнгүүт нь нөгөө хүнд бас хоолунд хүртэл хийж өгөх ёстой гэдэг ч юм уу тийм ээ. Тийм айгүй өндөр хүлээлттэй байдаг юм шиг санагдаад байгаа. Тэгээ тэрнээс болоод ээжүүд маань ч гэсэн айгүй их ачаалттай тий дарамт шахалттай байдгийг өрдөө зарим хүмүүс мэдэрдэггүй байж магадгүй л ахалтай тий. Тийм нөгөө төрсөн ээжүүдээс хэтэрхий хүлээлт үзээд хэтэрхий бас шаардлага тавьд идэв юм шиг байгаа. Тийм. Тэгээд ингээд өөртөө хүртэл хоол ундаа заримдаа хийж амжихгүй байж тээ тий. Тэгээд хайлт мултныг талах ч идэг ч юм уу тийм ээ. Бүр жорлоо орчиж болдгоо юм байлээ штэ. Тийм үуч чинь тэгээд найзууд нөхдүүд ирээд хоол хийж өг гэж хүлээхийн оронд харин ч өстэй найз чамд би хоол хийж өгөө тийм миний найз одоо ингээд эсэг унтаад амарч би хүүхдээ чи аваад өгөөч гэдэг ч юм уу те. Тиймэрхүү тохиолдолд одоо гаргуул бол ээж нэрээ одоо цэцэг авчирч өгөх ч юм уу те бэлэг авчирч өгснөөс илүү их баярлах байх гэж бодож байна. Тийм. Яг санал нэг байна. Одоо ч юм болохоор ингээл төрсөн найз дээрээ ч юм уу за зүгээр төрсөн хүн дээр хүүхдийн эргээд ингээд очихоор заавалчгүй нэг те яна хоол хийх хэрэгтэй. За юу бэлтгүү? Яна одоо хүмүүс ирж байгаа юм чинь ингэж байж болохгүй штэ. Гэлгэр орноо сандарч ингээл цэвэрлээл. Эсвэл бол ингээл яндан бүрийн хоол игээл яна зүгээр ингийн ингээд өдөр тутамдаа иддэг хоолоо гэсэндээ хийчихэр чинь за бас жоохон эвгүй юм уу да. Гэрт хүмүүс ирж байгаа юм чинь гэл арай илүү зүйл бэлтдэг ч юм уу. Тэр нь гэсэндээ тухайн ээжид бол яг дарамт болдог тийм байгаа даахгүй. Гэтэл яг тийм тэгэх ёстой юм шиг тийм жишг бол тогтцсон юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тийм нөгөө уламжлал болоод ирчихсэн юм шиг байгаа. Би ч бас нөгөө солонгост жоохон удацсан болохоор их тэгд нөгөө хүмүүс ирээл би ингэж хоол хийж өгөөл нэг тийм байхгүй яг уу хаяа хоол ирж хоол идгээл найз нөхдөд ураад ирүүл хоол хийж өгнөхөөс ер нь ингээд нэг тийм жоохон тэрнээс холдсон одоо Монголын дээр одоо уламжлалаас гэх юм уу. Тэгээд одоо ингээл харахаар яг тийм байхгүй нөгөө ойролцоо төрсэн хүмүүсийг харж байхад хүн эргэлтийн хүн ирнэ гэсэн бууц хийгээ тавьчихсан гэх чинь тий. Тэгээд надад бол тэр бол айгүй одоохондоо бол жоохон ойлгомжгүй байхгүй яагаад тэгэхээр төрцөнтэй ингээ ядарсан биетэй байгаа эмэгтэй хүн дээр эргэж ирчээ тэр эмэгтэйгээр хоол хийлгээд хоолын идэж сууж байгаа хүн гэхээр ерөөсөө ингээ төсөөлөхгүй тэнгууд яг нөгөө Монголд л нөгөө уламжлалаар тэгээл ингээд тэгдэг л байгаа болохоор нэг хүмүүс дээр ингээд энэ төрсөн эмэгтэй ядарч байгаа хта гэж хүлээж авахгүй тэх ёстойгоор л хүлээж авдаг юм шиг байна
Тийм. Тэгэхээр нэг талаасаа бас одоо ингэ зөрчил үүсээд байгаа байхгүй юу? Одоо ингэ Монголд байгаа хүмүүс ч юу тийчээс тэ Монголоо алдсан тэгдэггүй юм гэдэггүй ингээл тэнгөт нөгөө талаас миний талаас болохоор үгүй энэ чи ингэдэг энэ харил бас биш юм шүү гэх чинь иймэрхүү зөрчил бас үүсээд байгаа шүү дээ. За тэгвэл гуруула болвол ерөнхийдөө манай Монголд маань хэцүү ээжүүд маань ялангуяа бол дөнгөж төрсний дараа бол сэтгэлийн хямрал орох тийм магадлал өндөртэй ялангуяа орчноос шалтгаалт юм байна шүү дээ тий бас бол нийгмээс орчноос тэр стресс нь үүсээд тэгээ тэрнээсээ болж яг уу эмэгтэй хүн чинь угаасаа төрсний дараа бол гормоны өөрчлөлт болоод эмзэг үе дээр нь ингэж стресс үүсгэж ингэж эмэгтэйчүүдийг маань бас сэтгэл готролд оруулдаг юм байна гэж би бол дүгнэлтэнд хүргээд байна. Тэгээд энэ дүгнэлтээ гаргахад бол ээжүүдэд хэлэхэд бол орчноо аль болох одоо март битгий сонс гэдэг ч юм уу тийм ээ. Хүн юу гэж хэлнэ хамаа байхгүй тийм ээ. Өөрөө өөртөө л жаргалтай бол хүн юу гэж хэлэх нь бол хамаа байхгүй гэж л хэлмээр байна тийм ээ. Таны амьдралыг бол тэргээд таны талаар ярьж байгаа хүн амьдрахгүй байгаа шүү дээ тийм ээ. Миний үг бол миний хүн болгонд хэлдэг үг бол би өөртөө сэтгэл хангалуун болвол хүн намайг юу гэж хэлэх нь бол хамаагүй гэж боддог болцсон. Тэгээд тэргээч гэсэн илэрхийлдэг л те. Тэгэхээр зэрэг тэгж ээжүүдтэй бол хэлий. Тэгээд үнэхээр ингээд сэтгэл готролд орсон тохиолдолд бол манай урангоогийн хэлснээр бол ярьснаар тий гоё тэмдэглэлийн хэвтэл одоо өдрийн тэмдэглэл хөтөлж болж гин. Тэгээд одоо мотивац авах подкаст, YouTube гэх мэт зүйлүүд сонсож болж гин. Тэгээд ерөөхдөө бол өөртөө бол цаг гаргах гэж байгаа юм байна тийм ээ. Өөртөө цаг гарга тий өөрийгөө гой болгоч гэдэг ч юм уу тийм ээ. Будаад гой болгох гэж байна. Тэгээд аль болох энэ мөчийг бол харин ч өстой гой сайхан мөч хүүхдтэй гэн тий нандин мөч гэдгийг бол ухаарад тэгээд аль болох тэгж гоёор сайхнаар тий аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг бас хичээгээрэй гэж хүсэж байна тийм ээ. За баярлалаа. Өстой гоё дүгнэлтийн маань хэлчлээ. Би ч яг одоо яг хэлхийг хүсэж байсан юм маань сая ихч минь хэлчлээ. Нөгөө бусдад таалагдах гэж биш те бусдын аянд тааруулах гэж биш зүгээр нь өөрөө хараад өөртөө л сэтгэл хангалуун байгаа л өөрийнхөө л амьдрал одоо зайхаа амьдраасаа гэж хэлэхгүй гэсэн ер нь аливаа зүйлд хандаасаа гэж хүсэж байна. Тэгэх юм бол бас одоо жишээ нь төрсний дараа одоо дүнгийн төрсэн ээжүүд маань харьцангуй одоо нөгөө дарамт стрессийг бол одоо өөртөө хүлээж авахгүй байж чадна шүү гэдгийг бас хэлмээр байна. За миний хувьд бол яг нийт хүмүүс анхаарбал бас зүгээр юм шиг санагдаж байгаа нэг зүйл маань юу вэ гэхлээр анхны төрөлтөн дээр л одоо зөвхөн сэтгэл хямрал юм уу сэтгэл готрол гэдэг зүйлд эмэгтэйчүүд хүртдэггүй юм аа. Би 4 хүүхэдтэй байлаа гэж бодоход 4 өөр янзаар сэтгэл хямарч эсвэл бол зарим хүүхэддээ огт сэтгэл хямрахгүй готрахгүй аюу айтайхан давн туулах тийм боломж байдаг. Аль эсвэл бол дөрвөлн дээр нь одоо өөр зан гаргаж сэтгэлийн хямрал готролд орж бас түүнийг даван туулах хугацаанд гэсэндээ харилцан адилгүй байдаг учраас чи одоо юу гэдэг тэдэн 3 хүүхэдтэй юм байж сүртэй штэ ч юм уу тийм байдлаар ерөөсөө төрсэн ээжүүдэд аль болох тиймэрхүү сүрэг тэтгэл төрүүлэх зүйлсийг ярихгүй байх нь аюул чухал. Тухайн ээжид болон хүүхдийнх нь өсөж тойронд байгаа орчин болон хүмүүжилтэн гэсэндээ маш их чухал нөлөөтэй гэж би бодож байна. Ээж ямар байна, хүүхэд яг л тийм байх учраас энэ зөвхөн ээжийн төрсний дараах ээжийн асуудал биш. Тухайн хүүхдийнх нь гэсэндээ цаашлаад гэр бүлийнх нь гэсэндээ асуудал байдаг учраас энэ дээр хүн болгон энэ тухай бас илүү бодож анхааралтай байж хэлж байгаа үгэндээ хийж байгаа үйлдэлтэй гэсэндээ илүү анхаарч явал сайн байна. Анхаарцгаарай гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн подкаста үгээр өндөрлөе. Бид гуруула болсон байгаа. Тиймээс зөвхөн
Герман дахь зөвхөн Солонгос дахь биш бас Монголд ер нь хүүхдийн хүмүүжлийн талаар юу ажигласан нэг болвол урангой маань дараагийн дугааруудтай болвол хамтран ярилцсан. Тэгээд дараагийн сизон маань эхлэх болохоор та нар маань тэгээд бидний подкастыг цаашаа сонсороо гэж хүсье тийм ээ, цаашаа сонсоод хэрэг таалагдвал бас тараагаараа гэж одоо цаашаа хүмүүст түгээгээрэй гэж хүсэж байгаа шүү. За баяртай. За баяртай. Баяртай.